Дэлхийд 7 тэрбум хүн байна тийм үү? Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо бол 850 сая орчим болсон байгаа. Өөрөөр хэлбэл 7 тэрбумын чинь бараг 1 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүн болчихж байгааз. Хүн угаасаа нийгмээр амьдарч ихэснээс хойш нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ганцаархнаа байдаггүй. Дээр нэмээ хөгжлийн бэрхшээлийн асуудал нэгэн хүнд хамаатай биш байдаг. Яагаад гэхээр бүхэл бүтэн гэр бүлд нөлөөлдөг. Тэр гэр бүлд нөлөөлнө гэдэг чинь нэг хүний цаана 4 хүн байна гэж тооцъё л та хамгийн багаар бодоход. Тэгэхээр чин 4 тэрбум болчихж байгаа зү. Өнөөдөр төвчөөд талаачд амжилтууд хүмүүс тусдаа өөрийн ертөнцтэй өөрснөө тэгээд тэндээ болоод байжиг гэсэн байдалтай ийм хандлага байна уу гэж бодоод байгаа. Бүр ялгуурлаад ад үзээд ингээд дээрлэхэд байхгүй маа гэхэд ийм тусгаарсан байдалд оруулсан. Тэрнээс болоод энэ хөгжих эрхэнд хаагдаж хөгжих боломж нь тэгж нээгдэхгүй байгаа мó гэж харагдаад байгаа. Бас хэцүү штэ ингээл ширтэл харчдаг. Ширтэл ингээл харахад л эвгүй байдаг биднэрт. Тэ. Тэгэл хоорондоо ярина. Нэг хүүхдийг хардаа инээ тэрэ гэл тийм ээ. Гадаа гаргаад илсэн тэр тоглолч хол бай гэдэг чинь штэ тэ. Тэр чинь ямар халдвар төвчтэй юм биш. Анх төрснөөс нь хойш бол айгүйх эмнэлгээр бол явдаг гэсэн сар болгоных нь вакцинуудыг хийлгээл тэгэл үзүүлэхэд дандаа эрүүл гэл бичдэг байсан байхгүй. Тэгээд нэг нас хүрээд хөлд сайн ороогүй. Тэгээд бас сайн хэл ярьдаггүй байсан. Тэгээ хөлд орохгүй байна, ярьдаггүй байна гэд тэмчтэр очсон чинь яг сүүлд дараа нь хэлд орно үз. Тэгэл тийм хөх байдэн штэ гэ. Тэгээ явуулаадсан байхгүй манай өөр. Тэгээд яг 3 нас хүрээл биш нөө ажилд орсонтэй охинооч цэцэрлэг төгсөн чинь татаж эхлээд толгойн зургийг авахад зүгээр гэж гарсан байхгүй. Тэгээд татсныхын дараа зургийг авч чад Баянгол эмнэлэг дээр аваад утсан чинь дотроо хамтай баруун талтай хамтай гэж харвас юм зүүн талтаас ажилтдаг хөтэй яагаад эмчнэр анзаарахгүй байгаа юм бол гэдэг хэлчихсэн байхгүй. Ах их хэцүү байсан. Амьдрал оронгороо ирсэн. Эмчлэгдэхгүй те тархины саажилч юу лээ тийм ээ эмчлэгдэхгүй дэлхий дээр эмчлэгдэхгүй ийм өвчтөе хүүхэдтэй болчлоо гэдгээ мэдэхэд бол хүнд байсан. Угаасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг яриад үзэхээр нийгэм хүссэн хүсээгүй үүрэг хүлээж байгаад яад гэрэг гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй хүн бий болж гарan гэр бүлийн тодорхой гишүүн түүнийг асраад ажилласаа гарч байгаа. Нэгдүгээр хийж байгаа үүрэг. Хоёрдугаар тэр хүнийг орлого олж чадахгүй байгаа учраас амьдралыг дэмжиж тодорхой хэмжээний тэтгэмж өгж байгаа. Энэ бол улсаас гаргаж байгаа. Энэ чинь бас нэг үүрэг. Төр өөрийнхөө тэр хийж байгаа үүргийг тодорхой хэмжээгээр бол гүйцэтгэж байгаа. Гэхдээ ажил хийгээд ахуй амьдралаа өөдөн татчихвал чадахгүй л байна л да яг. Гэртээ суугаад л. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй юм шиг л болчихж байгаа юм. Хүүхдээсээ гадна нийгэм шиг л маш сайхан тийм ээ. Тэр сургууль, хамт олон цэцэрлэг ядаж л нэг өдөр үнжүүлэх баймаар байна. Цэцэрлэг гэхэд битээ цэцэрлэгт явуулж үнэхээр чадаагүй. Тэр төвийн ганц цэцэрлэгт нь оруулах гэж чадаагүй. За манай хүүхд авах оронтой бол 120. Гэвч маш их олон хүүхэд хамрагдах хүсэлтэй байдаг. Яагаад гэхээр улсын хэмжээний ганц цэцэрлэг учраас Улаанбаатар хотын бүх дүүргүүд дээрэс нь хөдөө орон нутгаас хүүхдүүд ирж хамрагддаг. Ялангуяа хөдөө аймагуудад одоо яг ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирсон хөгжлийн төвүүд байх нь бол зайлшгүй шаардлагатай гэж боддог. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловч эдгээр хүүхдүүд маань бага наснаасаа тохирсон эмчилгээ үйлчилгээгээ авч чадах юм бол ердийн бидний хэмжээнд хүрч амьдрах одоо ийм чадвартай хүүхдүүд юм аа.
байсан. Би ч одоо бараг 15 жил ажилгүй л одоо хүүхдээ хараад суулаа. Тэгэхэд бас л их сэтгэлийн болоод эдийн засгийн их л хүндрэлтэй байсан л та. Миний хувьд болохоор одоо би хүүхдээ мэрэгчлээ болгоод тэгээд цаашаа өөрөө ингээд бие дааж амьдрах чадвартай болгох л тийм хүсэл зоригтой. Тийм л байвал одоо эцэг их бидний одоо ганц хүсэл тэр байна. Миний бодлоор бол хүмүүсийн ихэвчлэн одоо харж байгаагаар хөгжлийн бэрхшээл дээр ялангуяа тэргийн зэртэй хүмүүсийг бол гэртэл суугаад одоо халамж хүртэгч мэтээр хардаг бол бид нар бол яг л бусдын адил эргэтгэж хэрэгтэй. Одоо бид нар бусдтай л адилхан бодож сэтгэж хийж бүтээж чадна. Бусдаас ялгарч байгаа ганц зүйл нь бол миний хувьд ярих юм бол тэргэнцэр байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яг нийгэмд гарахад яг нэг цаад тулгамдаад байгаа асуудал бол нийтийн тээвэр хүртээмжтэй байдал нэгэд бол ингэж ойлгож болно. Манай Монголд хараагүй хүн бидэгаад ганцаараа явах тийм зам тэгэл тээвэр хэрэгсэлд ороход хүртэл тийм яг дэд бүтцийн тал дээр бол харьцангуй муу штэ. Миний ирж байгаа ажилдаа ирж байгаа зам гэхэл гэрлэн дохоо гарц байхгүй. Тэгээ бас одоо яг ягууны зам гэж байдгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо зөвхөн хараагүй хүн биш. Тэгээ ер нь тэргийн зэртэй хүн хүртэл явах дэд бүтцийн тал дээр одоо нэлээд их анхаарч нэлээд их юм хийх хэрэгтэй. Франц наг явахад бол бүх юм гоё хүртээмжтэй. Би бүр ямар ч саадгүй хайшаад бол хайшаа явж байгаа байхгүй. Яг тийм л орчинд байх юм бол бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд одоо өөрсдийн гэсэн байр суурьтай тий сурч хөдөлмөрлөд байх боломжтой. Гадуур явахдаа нүхэнд орчихгүй байх юмсан. Нэг машин чиргүүлцэхгүй байх юмсан л гэсэн тийм л бодолтой явдаг шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг амьдрах эрх нь бол хөгжлийн бэрхшээлтэй биш хүмүүстэй харьцуулахад бол харьцангуй бас хаагдмал байгаа. Туг. Санжина. 45. Ер нь би боддог шүү дээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэхлээр хүмүүс яг хөгжлийн бэрхшээл талаас нь хараад байдаг. Энэ чинь зүгээр л адилхан энгийн хүн юм шүү гэдэг одоо нийгэмд ойлгуулах тийм мессеж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй гэхээр эхлээд л тэр дутуу долимт талаас нь хараад байдаг тийм шээ. Энэ хүмүүс чинь хүнтэй л адилхан, та нартай л адилхан боддог, сэтгэдэг тийм иргэд шүү гэдгийг одоо нийгэмд ойлгуулахыг төдөө зорж ажиллаж явдаг юм. Одоо зодооны сургалтаа явуулаад 200-аад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж жолооч болсон байна. Тэр дундаа 10 гаруй тэрэгэн цэгтэй хүмүүс жолооны курс төгссөн байна. Суралцж байгаа суралцагч тэр багш нарын ч тэр өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Гол нь бид нар чинь өөрсөндөө ажлын байр үүсгээд дахиад дээр нь авчиад энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ сургаж байгаагаараа манай сургуулийн онцлог бол оршиж байгаа. онд юу яасан? Улаанбаатар төгслийн бэрхшээлтэй жолооны курс нэгдлээ гингүүт нь хүнээс одоо утсыг олж өгөөч гэж хагаад одоо утсыг олуулаад одоо холбогдоод 2 дугаар ээлжинд 100 очиж суралцчихсан. Суралцаад төгссөн. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жоохон боломж нөхцөлийн бүрдүүлээд өгөх юм бол бүгд л ер нь тэмүүлэлтэй шүү дээ. Ажилтны амьдрыг өөдрөг сэтгэлтэй ер нь нөхцөл боломж нь байдгүй болоод л ингээд дулмал нэг хаагдмал байдлаа ингээд өөртөө
гаднах орчин нь ч бүрдүүлээд байдаг өөрөөсөө тэрнтэй ч тэгээ эвлэрчээд байдаг тиймэрхүү юм байна. Би сургууль суралцж чадаагүй л дээ. Дандаа хүний гар харддаг болохоор аав ээжийнхээ асар хэмжээнд байсаар байгаа. Тэгэл аав ээж манд бурхан болсон. Тэгээд дүү нэрийнхээ асар хэмжээнд л байгаа юм. Одоо 60-тай. Дүү нөхөн ажилдаа явахдаа би ганцаараа л гэртээ би өдөр. Таяг бас юу барьж үзээгүй шүү дээ ерөөсөө. Гараараа нэм тэмтрэл явдгийг. Таяг авах эслэгээл тэгжил үйдэг тэгээд аваагүй л. Худалдагч касс гэдэг нэг сургалтанд би нэг хамрагдчихсэн. Тэр төлөв ажлыг хийвэл болох юм байна гэдээ өөрөө жоохон судлаа явсан чинь 12 гээд таранштай ачаал өндөртэй даах уу гэдэг ч юм үү. Дийлхүү гээд нэг өөдөөс тийм нэг жоохон эрүүл мэндийн талаас нь тэгж нэг шаардлага өндөр жоохон тавиад идэг. Тийм болохоор за бараг л хүн амны хэрэгт орсноос үгэн дээр үстэй гэж боддгийм байна гэл ингээл орхичдаг би өөрөө. Хараагүй хүмүүс чи ажлын байр тэрийг яриа л өгдөг болтой юм блэ. Хараад телевиз сонсож байгаа. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань боловсрал буюу чадварынхаа хувьд бид бэрхшээлгүй хүмүүсүүдээс тодорхой хэмжээгээр хоцорч явж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд дунд болон дээд шатны боловсролыг эзэмших тэр боломжууд нь харьцангуй хомигдмол байгаа. Одоо бидний хөгжүүлж байгаа туслагч технологи маань л бидний бэрхшээлийг одоо орлож бусдтай бас жирийн хүмүүстэй ижил төвшөнд байх тэр нөхцөл орчныг бүрдүүлэх ач холбогдолтой л гэж харж явдаг. Яг энэ туслагч технологийн хүрээнд бол харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан 3 гол технологи байдаг. Ингээд энэ чиглэлээр 10 гаруй жил ажиллаад явж байна. Санаа бол бид нийлүүлээд нэг цогц бүтээгдэхүүн болгоод боловсролын байгууллага тусгай сургууль дээр хэрэглэх төвшөнд ингэж аваач хэрэглээнд оруулъя гэж нэлээд зүтгэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэрх биш, халамжлах биш, харин тэдэнд боломжийг нь олгох нь илүү зөв юм байна гэж хараад. Нөхцөлийг хангаад өгчих юм бол та бид хоёрын хоорондох ялгаа багасч гэнэ гэсэн үг байхгүй юу? Ажил хийдэггүй байхдаа бол зөвхөн л нөгөө халамжийн тэтгэвэр авдаг байсан л та. Тэгээд тэр бол маш хангалттай Монголдо. Ажил хийснээрээ бол бас одоо амьдрал ах өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангах үс тийм боломжийн хэмжээнд амьдралаа аваад явах тийм төвшөнд хүрч байгаа юм л та. Энд бас 10 тэрэгцтэй юм ихтэй өөртөө одоо ажлын байраа бий болгоо те өдөр болгоо энд би ажилдаа гарч ийн гэж маш сэтгэл өөдрөөр бүгд ингээл инээлдээд хамт олон гэдэг чинь айгүй гоё дээ. Гэхдээ бид нэр бас бус хүмүүсийн дундаас орж ажилламаар ш тий. Эрүүл хүмүүс дунд ажиллах гэдэг чинь бас гоё ш. Манайх одоо нийт 60 гаруй ажилтан албан хавчдтай. Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн ажилдаг. Тэр маань Эрдэнэт гэдэг. Тэр хүн одоо өөрийн мэргэжил ур чадвараар торт чимэглэж сурсан. Торт чимэглэгчээр ажилддаг. Тэр хүн манад ажилласнаар одоо бусад ажилчдтай ажиллахад нэг хүндрэл бол гараад байдаггүй. Тэр хүн одоо өөрийнхөө хариуцлагаар ажиллаа одоо маш сайн гүйцэтгэдэг. Одоо бэрхшээлгүй хүн бэрхшээлтэй хүний хоорондох ялгаа багасж байна гэдэг чинь хөгжлийн бэрхшээл гэдэг нөгөө нэг ялгуурсан тэр асуудал нь өөрөө айж юм. Улам бол жижигсээд багасаад байна гэсэн үг. Би өөрийн гэсэн сурсан оюуханыхаа капиталыг Монголд дах хөгжлийн төлөө ашиглаж байна тийм үү. Дээр нэмээд би ажлын байр бий болгож байна. Гэр бүлээ дижиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэхгүйгээр жирийн хүмүүс гэхгүйгээр хоорондоо хамтарч ажиллах тэдгээр хүмүүсээ
Сурч боловсрох тэр хөдөлмөр эрхлэх бүх бололцоо нөөц бололцоог нь хангаад өгөх юм бол эдгээр хүмүүс маань бие даан амьдрах бүрэн чадвартай нийгэмдээ одоо төлөвшсөн хүмүүс байдаг гэдгийг би бол баттай хэлмээр байна. Арал дээр 5 хүн бай гэж бодъё. 3 юм уу 4 хөгжлийн бэрхшээлтэй нэг ганц хөгжлийн бэрхшээлгүй хүн бай гэж бодъё л да. 5 хүн заа. Нэгэнд дөрвийнхөө төлөө үйлчлээд яваад байх уу? Эсвэл байгаа дөрвийгөө ямар нэгэн хийдэг чадвартай ажилтай болгоод тэр арал дээр бүгдээрээ амьд үлдэхийн төлөө тэмцэх үү? Тэр мөн аралчаа өөр гэж дэлхий гэдэг нэртэй шүү дээ.